Энэ зүйл бидний мах цуснд байдаг. Бидний элэг тархинд байгаа. 1 литр цуснд 1 мг. Бидний биед ийм л их байгаа. Энэ зүйлийн эрх мэдэл хязгааргүй. Түүнийг дөнгөж хараад л дурлана. 2014 оны 2 дугаар сар санхүүгийн зах зээлийн хямрал хэдхэн цагийн дотор доллар, евро 80-100 рубль хүртлэе өслөө. Сүүлийн үед үндэсний валютын ханш хэтэрхий суларч байгаа нь харагдсан. Мөнгө л харин байна. Аимшигтай санагдаж эхэлсэн. Дээрний эдийн засгийн хориг бас газрын тосны үнийн уналт болсон юм. Хямралын ийм мягмар гараг 98 оны 8 дугаар сарын 17-ны хар даваа гарагаас хойш болоогүй юм шиг санагдаж байна. Тэр үед рублийн доллартай харьцах харьцаа 3 дахин унаж, иргэдийн хоримтлал зүгээр л шууд байхгүй болсон юм. Тэгвэл одоо юу болох вэ? Хэдхэн цагийн дараа Төв банк рублийн чөлөө туналтыг зогсоож, рубль удаан ч гэсэн найдвартай тогтворжиж эхэллээ. Санхүүгийн мэргэжилтнүүд тоглогчид бүрэн шоконд орж үлдсэн. Бүх юм гайгүй өнгөрнө гэж юу? Бид бодлогын хүүгээ 10.5%-аас 17%-аар дээшлүүлэхээр шийдсэн юм. Гэвч айдас алга болоогүй. Хүмүүс юмны үнээс нь л гээд байх юм. Хаашаагүйч мөнгөө юунд оруулах вэ? Цагтаа зөвлөлт толгойд улс хийж байсан шиг алт худалдаж явах уу? Чулуул болгоно. Тийм ээ. Хүмүүс ихэвчлэн алдтал болгоно. Энэ бол энгийн ард түмний нэг Петр Толстойн санаа бодол. Харин одоо нэртэй бизнесмен Виктор Векселбергээс асууя. Би экзэгтэй үед тодорхой хөрөнгөө алт болох уу яах уу гэдгийг бодож үзсэн. 100-ны турш энэ үнэт металл хүмүүсийн авралын од аврах хантаас болж иржээ. Одоо ч гэсэн орсуудыг алталж ивэхээс аварч болох юм. Энэ тухай манай хамгийн нэртэй банкир санхүүч Виктор Герашенко юу гэж бодож байгаа болоо? Мэдээж алт хэр зэрэг олборлж хаашаа урсаж байгаа гэх мэтээ самаарч үн өсч унж болно л доо. Өнөөдөр Оросын алтны нөөц 1187 тонн болтлоо өссөн. Харин алт валютын нөөцийн үнэт металлын эзлэх хувь 10%-аар өссөн. Бас энэ нь нууц биш. Тэгвэл энийг сангийн яамны сайд асан Алексей Кудрин юу гэж тайлбарлах вэ? Алт бол үргэлж улс орны нөөц байсаар ирсэн. Алтны төлөө байлдаж, амиа өгч, хот, агуул соёл иргэншлүүд тусдаж, хаад ерөнхийлөгчд түлхэгдэн унаж байсан. Зохиолч Стариков үүнийг сайн мэднэ. Алт гадны хүмүүс дургуул те. Амиа хорлохыг төвчдөг юм. Энэ дэлхийд нэгэн толборсон алт хаашаа чалгавалж чадахгүй. Гэхдээ бас нэг зүйл байна. Америкийн эрд нийтлэгч Стив Форбс үүнийг баттаа мэдэж авчээ. Алтны нэг онцлог бол хэмжээнд багч асар их үн шингээдэгт оршдог юм. Тиймээс тэрнийг зөөхөж шалбар. Ийм учраас алт үргэлж мөнгөний тогтвортой байдлыг хангасаар ирсэн. Тэгвэл үнэхээр л азар их өөрчлөлтийн өмнө ирсэн биднийг энэ ертөнцийг дахиад ганцхан энэ зүйл алт аварч болох юм. Лондонгийн бизнес дүүрэг Henry World жирийн нэг 1-р сарын өглөө энэ өндөр байшинд ажилладаг хүмүүсийн хэнэнч хэдхэн минутын дараа юу болохыг мэдэхгүй байжээ. JP Morgan банкны IT департаментийн дэд ерөнхийлөгч 39 настай Габриэл Маги найз нөхдөд түүнийг ойрын өдрүүдэд хайрт бүсгүйтэйг Парис явах гэж байгааг мэдэж байлаа. Гэтэл үүний оронд тэрээр өндрөөс унаж амиа хорлсон юм. Хонконг 3-7 хоногийн дараа JP Morgan-ы топ менежер Денис Ли мөн л олон давхар байшингаас унаж өгчээ. Дараагийнхан хүн Райан Крем байх болно. Түүнийг гэртээ Нью-Йоркт өгсөн байхын олно. Харин Уильям Брок Смит Лондонгийн байранда бомилж өгсөн байв. Майк Дьюкер Вашингтон мужийн гүүрнээс унаж өглөө. 2014 онд 3 сарын дотор 15 хүн эмгэнэлтэйгээр хорвоог орхижээ. Энэ бүх хүмүүс нэгэн том банкны амжилт дүүрэн явсан топ менежерүүд. Тэгвэл хэн эсвэл юу энэ хүмүүсийг амиа хорлоход хөргөв? Хүмүүс мэдээж янз бүр, зарим нь сэтгцийн хувьд хэвийн бос байдаг юм. Зарим нь хитрхи хулгай хийчихсэн, эсвэл өөр ямар ч юм асуудалтай гэх мэт. Габриэл Маги байшингаас нисэж өгөхийнхээ өмнө байшингийн дээвэр рүү гарах зам хайж хэд хэдэн удаа дээш доошоо явсан нь хяналтын камерын бичлэгээс тодорхой болжээ. Цагдаагийнхан байшингийн дээвэр дээрээс текилагийн хоосон шил бас гар утас олсон байна. Магигийн найз бүсгүй Вероника Страндеч ингэж мэдгдсэн байдаг. Энэ үйл явдлын өмнө бид хоёр хэдэн цаг юу хийх төлөвлөгөөгөө ярилцсан. Европт нүүж очих нь бид хоёрын мөрөөдөл байлаа. Габриэл ажилд ирэх таагүй байдал элдв асуудлын тухай юу ч ярьж байгаагүй. Тэр их тайван, сэтгэл өндөр, ирээдүйдээ итгэлтэй байсан. Амиа хорлсон энэ халдвар үйл явдал алтны дүүлэнт хэргийг мөрдөн шалгах ажил эхэлсэнтэй холбоотой гэдгийг сэтгүүлчид олж мэджээ.
Дэлхийн том банкнууд албаны үнийг өөрчилж хөдөлгөж байжээ. Тэдний нэг нь Америкийн нэртэй банкуудын нэг JP Morgan. Энэ банкны 6 ажилтан амиа хорлож, учир битүүлэг байдлаар энэ хорвоог орхисон юм аа. Нэг хуурам эхлэт болж байгаа л дээ. Энд ганцхан хүн оролцохгүй шүү дээ. Бүтэн бүлэг хүмүүс оролцсон. Тэгээд ямар ял авах нь тодорхой болмогц. Төвчээр алдаж болно. Цонхоор үсрэх гэх мэт бүх асуудал эхэлнэ дээ. Энэ үйл явдалд давтсан олон зүйл бий. JP Morgan-ы Лондонгийн салбарт алттай холбоотой үйл ажиллагааны компьютер хангамжийг хэн хариуцаж байсан бэ? 2014 оны 1-р сард Шилэн байшингийн дээврээс унсан Габриэл Маги тэрээр Нью-Йоркийн мэрэгжил нэгт нөхдийнхэн хинтэн нууц мэдээлэлээ хуваалцсан бай. 7 хоногийн дараа цогцсон олдсон Райан Крейн амнасаа алдсан энэ бүх хүмүүс нэг нэгнээ мэддэг байсан. Энэ хүмүүсийн нууж байсан мэдээлэл тэдний амьд хүрсэн байж болох юм. Алт мөн дэлхийн санхүүтэй холбоотой хүмүүсийн амнаас мэрэгжлийн үүднээс л аюултай байдаг юм. Банкны өндөр албан тушаалын хүмүүс амиа хорж төгсөх нь бий. Учир нь тодорхой хүмүүст энэ зайлшгүй шаардлагатай болдог. Гэхдээ энэ хүмүүсийн үхэлэх энд хэрэгтэй болсон бай. Хальсаа 1 жилийн өмнөх үе рүү эргүүлье. Ээлжид дуулаанд хэрэг. JP Morgan банк алтны үн унагсан зохиомл хэрэгт холбогдож мөрдөн байцаах ажил эхэлжээ. Энэ хэргийн учрыг олоход Deutsche Bank-ны удирдлагын гишүүн William Brock-Smith оролцсон. Энэ хүн 2014 оны 1 сард амиа алдсан. Энэ мөрдөн шалгах ажилд оролцсон дараагийн хүн бол санхүүгийн Russell Investment Company ерөнхий эдийн засагч Mike Duker. Энэ хүн 2014 оны 1-р сард Вашингтон мужийн гүрнээс унаж өгсөн. Эцэст нь Габриэл Маги. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Brock-Smith, Duker хоёрын мэдээлэгч гагцгүй Маги байсан. Энэ хүний амьдрал яаж төгссөнийг бид мэднэ. Гэхдээ Габриэл Маги өөрийнхөө корпорацийн ямар нууц мэдээллийг найз нөхөдтэйгээ хуваалцсан байна. Нью-Йоркийн Wall Street, Broadway гудамжны буланд байдаг байшин, Америкийн санхүүгийн тогтолцооны гол зүрх. Энд банкныхны хар өвлийнхний жагсаалтанд багтсан бас нэг хүн Ryan Crane ажиллаж байсан. Нэгдсэн улсын нөөцийн сан, Америк нэгдсэн улсын төв банкны мөнгө санхүүгийн урсгал гагцхүү энүүгээр дамждаг. Бас энд л нууцын нууц байдлаар хэчнээн доллар хэвлэж, юунд зарахыг шийддэг. Өнөөдрийн байдлаар гагцхүү нэгдсэн улсын нөөцийн сангийн систем Америк улсыг атгандаа оруулсан. Товчхон хэлэхэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нэгдсэн улсын нөөцийн сангийн удирдагчийг томилдог. Харин нэгдсэн улсын нөөцийн сангийн удирдагчид Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг томилдог юм. Үүнээс гадна Америкийн гол штабын мэдэлд алт байдаг. Яагад гэвэл энэ үйл ажиллагааг удирдахгүй бол Алтан гулдманы үн тэнгэрт тулж JP Morgan-ы цаасан гүрнийг ч сөөрүүлнэ. Түүний араас дэлхийн эдийн засагч нурж унана. Үүнийг мэдэж байдаг нь л олон банкны ажилтны хувьд эмгэнэлтэй үйл явдал өхөл болж төгссөн болов. Олон хүн өөрөөр хэлбэл энэ асуудлыг гүнзгий сонирхдог ихэнх хүн энэ тогтолцоог барих улам л хүнд болж байгааг ойлгож байгаа. Энэ бол сэрэмжлэл гэхээсээ илүүтэй хувийн шалтгаан. Гэхдээ сүрэл гэж дэндүү бодохч нэг шалтгаан болж болно л доо. Нэртэй шинжээчид гагцгүй сүрэл гэсэн энэ үгээр л санхүүгийн ертөнцийн хэвийн бус байдлыг илэрхийлдэг. Энэ бол ээлжид эдийн засгийн хямралч биш, харин санхүүгийн ертөнцийн төгсгөлийг зөгнсөн үг. Цаг хугацааны хувьд сараар биш юм гэхэд ойрын хэдэн жилд гэж болно. Бид аль хэдийн хямралын эрэнд амьдарч байна гэж үздэг. Миний бодлоор хямралын энэ эрен бүрэн сүрлэр төгссөн. Энэ бол заавал том хэмжээний дайн байхгүй л дээ. Гэхдээ бүхий л санхүүгийн цаас гэрээ хэлцэл хүчингүйтсэн санхүүгийн сүрэл байх юм. Nathan Lewis Америкийн нэртэй эдийн засагч, алтвал өнгөрсөн бас ирээдүйн мөнгө номын зохиолч. Тэрээр 1-р сувгт нэлээд илэн далангүй сурвалжлага өгч, гентийн гэж болох хатуухан урдчилсан дүгнэлт хийсэн юм. Америк нэгдсэн улс энэ хямралын эрнийг тэргүүлэгч гэдэг нь тодорхой. Тиймээс тэдний хувьд энэ үр дагавар зайлшгүй. Би энд итгэлтэй байна. Америк нэгдсэн улс одоогийн энэ байдлаараа оршин байха болох магадлал их гэж үзэж байна. Өөр дүнд нь яах вэ? Дэлхий ёроолгүй ангалд унах уу? Банкны өндөр мэдлэгтэй хүмүүсийн төвчээр барагдаж замаа төрөгдсөн үү? Тэгвэл алт энэ сүрэлдч хамгийн найдвартай актив хэвээрээ үлдэнэ. Хөрөнгө гэдэг талаас алтанд нэг төвхөн тодорхойлолт бий. Алтны үнц нь найдвартай.
Роми их гүрэн задран унах үед баян гэр бүлүүд алтан зоос худалдан авч хашаантаа болж байж. Энэ хүмүүс аль хэдийн байхгүй ч Ромын энэ зооснууд одоо ч олдсоор л байдаг. Тэдний үнс нь өнөөдөр 2000 жилийн өмнөхтэйгээ адилхан. Үүнтэй адилхан чанартай юу ч байхгүй. Ромчуудад үнэт цаас өрийн бичигч байсан. Энэ бүхнээс мэдээж юу ч үлдээгүй. Банкуд дампуурч, ипотекийн хөөсүүд хагарч, элдв дайн тулаан хямрал гарахад алтны үн өсдөг билээ. Алт дэлхий дээр ямар нэг юм огцом өөрчлөгдөж байгааг хамгийн сайн мэдэрдэг. 2014 оны 3 дугаар сарын 17-нд Кремийн сонгуулийн үр дүн гарахад алтны үн дээд зэгтээ хүрч, Троийн унц алт $1393 болсон. Троийн нэг унц бол 31 гарамхан грамтай тэнцсэн. Алт хизээд үнэтэй зүйл байсан. Цаасан мөнгө бол үнэгүй тэн. Тиймээс энэ үүднээс алтны үн ямар ч гэсэн өсөж байгаа. Жишээ нь Украин ойрох дорнодод болж байгаа үйл явдлууд энэний тодорхой хүчин зүйл болж байгаа юм. Энийг ч харуулсан. 100 цаг, Кан хот, Каны 57 дугаар олон улсын кино наадам. Бүгд л Нью-Йоркт 5 морил киноны нээлтийг хүлээж байла. Явж кино наадмыг зохион байгуулагчид энэ киноны оролцох эрхийг хаажээ. Энэ кино дэлгэцэнд гараагүй ажил шууган дэгдээсэн. Энэ киноны юу нь болох байж хав? Хүмүүсийн таамаглаж байгаагаар энэ киноны үйл явдал олон улсын валютын сангийн тэргүүлэгч, Францын ерөнхийлөгчд нэр дэвшигч Доминик Строс-Кантай холбоотой. Энэ бол 2 давхар шууган. 2011 оны намар Строс-Каныг Нью-Йоркийн Софител зочид буудлын үйлчлэгчийг Бельгийн дарамтанд оруулсан хэрэгт буруутгасан. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнийг Парис нисгэж байхад нь 10 минутын өмнө саатуулжээ. Харин шар хэвлэлийнхэн энэ дуулаан тэргийг тодорхой дэлгэсэн. Тэр усны өрөөнөөс нүцгэн гарч ирээд үйлчлэгч хүүхнийг унтлахын өрөөлөвч хэрж орон дээр унгажээ. Бүсгүй эсэргүүцэн тэмцсэн ч усны өрөөлөвч хэрж дахин янз бүрээр оролцсон байна. Гівнэгээс цагаачилж ирсэн Нафиса Тоуд Ядогийн зураг нэртэй сэтгүүлүүдийн өрөнд гарсан. Түүнийг хүчирхийлсэн хэрэг өдөр ирэх тусам шин үйл явдлаар нэмэгдэж байлаа. Гэвч шүүгчид түүний үгийг санаанаас зохиосон гэж үзснээр хэрэг бүтлгүүцсэн. Харин Строс-Кан олон улсын валютын санг тэргүүлэгчийн албаар өгч ерөнхийлөгчд өрсөлдөхөөс нэрээ татах хэрэгтэй болсон. Нэрийн товчл бол ДСК буюу Строс-Каны дүрийг ерөнхийдөө түүнтэй адилхан ч гэж болох Францын жүжигчин Жерар Депардье бүтээсэн юм. Шүүмжлэгчдийн хэлж байгаагаар хэтэрхий бодит бас төрөмгийч гэдэг. Строс-Кан надад таалагддаггүй. Тэрээр олон Франц хүн шиг ихрэхгүй. Ер нь би Францчуудад тийм хайртай биш л дээ. Ялангуяа эрх мэдэлтэй Францчуудад. Тэд өөрсдийгөө хувь тавилангийн эзэд гэж боддог юм. Тэд Строс-Кан шиг л нууц амрагт тавиач тэднийг ташуураар ороолгож болно гэж үздэг. Өөрийнхөө хуял дачаалаас болж шүүхээр орж байгаа хүмүүсийг би өрөвддөггүй. Строс-Кан энэ киног бүтээгчдийг шүүхэд өгсөн. Гэвч энэ түүний нэр хүнд албан тушаалыг авраагүй. Гол нь түүний огцрох болсон бусад шалтгаан далд үлдсэн юм. Кинонд энэ тухай ганц ч үг байхгүй. Бид энэ хүнийг Америкийн зочд буудлуудад үйлчлэгч хүүхэн хүчинт хоббитой гэж итгэх ёстой юу? Гэхдээ энэ бол хачирхалтай хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сүүлдээ ийм хэрэг үйлдэгдээгүй ч тодорхой болж эхэлсэн л дээ. Тэгэхээр н охид эмэгтэйчүүдийг худалдагч гэлөө буруутгасан. Олон улсын валютын сангийн тэргүүлэгч хүн ийм хууль бус байдлаар орлого олох хэмжээний бага цалинтай гэдэгт би нэг л итгэхгүй байна. Тэрнийг улс төрөөс шахаж гаргасан. Строс-Каныг өөрийнх нь орооцолдсон хэд хэдэн хэрэгээс болж албан тушаалаас нь хуссан. Үүний хэрэгтээ би хэд хэдэн алдаа гаргасан. Үүнийг ээж хүлээн зөвшөөрч байна. Энэ бүхэн л намайг Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс шахаж гаргасан. Тэгвэл Строс-Кан ямар ноцтой алдаа гаргасан бэ? 2011 оны 4-р сарын 3 олон улсын валютын сан Дэлхийн банкны жил бүрийн хуралдаан. Доминик Строс-Кан санхүүгийн зах зээл суурилын ирмэг дээр байна. Долларын ноёрхол энэ суурилыг ойртуулж байна гэсэн мэдэгдэл хийлээ. Энд юу гэсэн үг байсан бэ? Тэгвэл энэ цагийг харахад хангалттай. Энэ самбар Нью-Йоркийн гол талбай Times Square-т байдаг. Энэ бол Америкийн өр. Минут тутам энэ тоо $3 сая өсдөг. Одоо 19 их найд руу дөхөж байгаа. Доллараар зайлшгүй төлөх нь тодорхой ийм өр ингэж хязгааргүй өсөх нь тайван байхгүй. Одоо Америкийн нэгдсэн улс
дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшээсэн тэр хэмжээнд хүрсэн байгаа. Гэхдээ Строс-Кан зөвхөн доллар руу халдаагүй. Тэрээр нэгдсэн улсын нөөцийн сангийн системийн талаарч үг хэлсэн. Хамгийн амжигтай нь Америк нэгдсэн улсын албаны нөөцийг хөндсөн. 2011 оны 5 дугаар сард олон улсын валютын сан их хэмжээний үнэт металлын таталтаа авч чадаагүй байна. Энэ үед л Строс-Канд ер нь Америкт албаны нөөц байгаа мүү гэсэн эргэлзээ төржээ. Хэн хэлж байгаа нь чухал л да. Хэрвээ Паул Алексеевич Масловский хэлсэн бол энийг нэгдсэн улсын нөөцийн сан бараг тоохгүй. Харин Строс-Кан бол огт өөр хэрэг. Америкийн албаны нөөц дэлхийд хамгийн том нь гэж үзсээр ирсэн. Энэ нь бол 8135 тонн. Хэрвээ харьцуулж үзье гэвэл дэлхийн албаны нөөц 25 м шодер үлжинтэй адилхан. Энэ бол 165 мянган тонн алт буюу өөрөөр хэлбэл Олимпийн 3 усан сэлэлтийн бассейн болох юм. Албаны нөөцийн хэмжээгээр 2 дугаарт Герман улс орно. Тэдний нөөц 3386 тонн. Олон хүн Америкийн Форт Ноксыг 60-аад онд хоосолчихсон гэж үздэг. Энэний ноцтой баталгаач байгаа. Форт Нокс Америкийн цэргийн бааз. Энд Америкийн хамгийн гүнзгий хамгаалалт сайтай албаны нөөцийн агуулга байдаг. Зузаан бетонын ханаар хүрээлсэн боржин хан 20 тонн жинтэй төмөр хаалга. Энэ хаалгыг онгойлгохын тулд тусгай код хэрэгтэй. Тэр кодыг хэд хэдэн хүнд хэсэг хэсгээр нь хувааж өгсөн байдаг. Тиймээс энэ тоог бүрнээр нь хэнч мэдэхгүй. Ямар нэгэн халдлага болсон үед энэ газар бие даасан цахилгаан станц хэдэн жилийн ус хүнсний нөөцөөр хангагдан орших боломжтой. Сүүлийн 2 жил Герман улс нэгдсэн улсын нөөцийн санд хадгалуулсан албаныхан хэсгийг авахаар Америк нэгдсэн улсад ханджээ. Гэвч тэдэнд шууд л татгалзсан. Өөрөөр хэлбэл албан байхгүй гэдэг нь л тодорхой. Тэрний одоо байгаа мөнгөний системийг барьж байхын тулд аль хэдийн ашиглажчихсан. Дэлхийн тэргүүлэгч улсуудын нэг Германы засгийн газар хадгалуулсан алдаа авч чадахгүй байхад өөр хинч алдаа авч чадахгүй гэдэг нь тодорхой гэсэн дүгнэлт хийх бол зүй ёсны хэрэг. Тэнд юу ч байхгүй. Энэ бол олон улсын хэмжээний зүйл. Энгийн үгээр бол хэрвээ чамд байгаа юм бол чи яагаад өгөхгүй байгаа юм бэ? Тийм биз дээ. Тиймээс байхгүй. Тэгэхээр алд байхгүй гэсэн ДСК-гийн зөв үү? Тэгвэл алд нь хаашаа орчих вэ? Хятад дэлхийн хамгийн том алд худалдан авагчдын нэг. Тэдний албан ёсны нөөц 600 тонн. Үүний хэрэгтэй нэлээд хэд дахин их. Гэхдээ дорныхан бол өөр хүмүүс. Тэд алдаа хамаагүй ярьдаг заншилгүй. Учир нь Хятадын төв банк алт валютын нөөцийнхөө статистик мэдээг хаачихсан. Тиймээс энд хэлэхэд Хятадын алт валютын нөөц хэдвэ гэдгийг бүгд л зөвхөн таана. Алтан луу чимэглэл бүр алтан дотор говцвол өнөөгийн хятадуудын эд хөрөн хангалуун байдлыг илэрхийлсэн шинж тэмдэг. Энэ ард түмэн ингэж л илүү дутуу юм ярилгүй өөрсдийнх нь амжилт өнгөж авахыг ертөнцид гайхуулдаг. Өнгөрсөн жил түүхэнд байгаагүй огцон өсөлт гарсан. Алтанд оруулж байгаа хөрөнгийн хэмжээ, алт худалдсан хэмжээ илтүүссэн. Алтны гүйцэд хөөрг өссөөр байгаа. Хэрвээ хямрал болвол зөвхөн алтал доктортой байдлыг хангах үүрэгтэй л дээ. Хятадын ардын банк алтны нөөцийн эзлэх хэмжээг эрчтэй нэмэгдүүлж байгаа. 5700 гулдмаа. 2009 онд Хятад ийм хэмжээний алт худалдаж авчээ. Гэвч энэ нь ээлжит дуулааны шалтгаан болсон юм. Хятадын засгийн газар эсвэл хятад хүмүүс их хэмжээний тус бүр нь 400 унц бүхий алтан гулдмаа худалдаж авсан ч тэр нь алтаар бүрсэн вольфрам байсан тухай яриа их байдаг. Вольфрам бол ягт жинэн алттай ойролцоо металл. Гэхдээ 1000 дахин хямд. Даашрамт хэлэхэд гагцгүй хятадууд л дэлхийд хамгийн их вольфрам нийлүүлдэг. Хуурч мэглэгдэхгүй тулд хятадууд өөрсдөө мөрдөн шалгах ажлаа эхэлжээ. Хятадын засгийн газар энэ гулдмааг хэн бэлдсэн болохыг ойлгохын тулд их ундрагын хүртэл мөшгөөд үүнийг Америкийн засгийн газар өөрөө хийсэн гэсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл алтны агуулга нь хоосор мөгц. Тэд Хятад руу вольфрамын гулдмаа гаргаж эхэлсэн. Мэдээж хятадууд энд маш сэтгэл дундуур байсан. Энэ нь ч тодорхой. Тиймээс энэ бүхэн юу болж төгсснийг ажиглах их сонирхолтой.
Вольфрам гараж тийм үү хайлуулах боломжгүй. Энд тусгай зуух хэрэгтэй. Вольфрам бол айлхтаа муу материал. Энд тусгай зутгалт хэрэгтэй л. Тэгээд ч вольфрамаа алтаар бүрнэ. Дээр нь Америкийн тэмдэг тавина. Дараа нь ямар нэгэн яриа гарахаас сэргийлж тэр бүх хүмүүсийг устгана. Эсвэл яадаг ч юм. Горомч алтны улмаар Клинтоны засгийн газрын үе хүрдэг. Клинтоны үед л үндэсний нөөцийн сангийнхны захиалгаар 400 унц жинтэй ойролцоогоор сая 500 ширхэг вольфрамын гулдмаа хийж дэлхийн зах зээлийг хуурсан гэж үздэг. Клинтоны хэмээх энэ алтны лөврийн үн 600 тэрбум доллараар үнэлэгддэг. Энэ бүх асуудлыг байхгүй болгохын тулд Америкийн Конгрессийн гишүүн Рон Пол Америк нэгдсэн улсын алтны нөөцөд аудит хийх санд гаргажээ. Гэвч татгалзсан хариу авсан байна. Ингээд л энэ бүхэн дууссан. Харин хятадууд манайд ийм юм хийсэн бол аль хэдийн гараа тасдуулах байсан гэж гонигтой хошигноход үлдсэн юм аа. Мэд нэртэй банкир санхүүж Оросын төв банкыг 3 удаа тэргүүлсэн цорын ганц хүн Виктор Герашенкогоос Остап Пендрес өөр хэн нэгэн манай улсад хуурамч алт хийж зарах ийм аюултай зүйл хийж чадах уу гэж сонирхсан юм аа. Намайг гадаад худалдааны банкнд ажиллаж байхад нэг ийм тохиолдол гарсан. Суматимо банкныхан ирээд бид танахаас 300 тонн алт худалдаж авмаар байна гэсэн юм. Бид ч зөвшөөрсөн. Дараа нь тэд нэр ирээд бид үзлээ. Нэг л сайн чанарын болоогүй байна да гэж хэлсэн. Ингээд комисс гаргасан. Гэтэл тэр шингэн алтыг зутгахад тэр чинь шингэн байна шүү дээ. Тэгээд зутгахад тодорхой хэмжээний өнгөр тогтсон байж л дээ. Тэр нь өчүүхэн төдий. Нэг их нөлөөлөхгүй ч гэсэн гэхдээ л ийм асуудал байсан. Тэгээд л бид нэр уучлалгуугаад зарим зүйлээ өөрчилж мэдээж үйлдвэрийн удирдлага нь хаашаа харж байсан юм. Яагаад тэр өнгөрийг цэвэрлж хүн ажилуулаагүй юм гээл банк хүртэн. Ингээд бид нэр энэ бүхнийг чимээгүйхэн хийж алдаагааж зассан. Тэрнээс биш хамаагүй хандахгүй. Өөрөөр хэлбэл ажил хэргийн ертөнцид нэр хүнд алтнаас чухал. Гэхдээ тэртээ тэргүй ямар ч хамаагүй болчихсон алтны нөөцөө үржигсэн ч юм уу эсвэл мөнгө хэвлэх машиндаа зарцуулчихсан учраас Форт Ноксын агуулгад нь алтны нөөц биш хямдхан вольфрам л хэвтэж байгаа бол тэндээс дэлхийн эдийн засгийн төв маань юун дээр тогтож байна. Алтны энэ эрэнд Америк нэгдсэн улс үнэт баялгаа юугаар илэрхийлж батлах вэ гэж асуумаар санагддаг. Бас алтан пуулийн хамгийн нэртэй банкир эрхэмсэг хүн Давид Де Ротшильд алтан дээр тоглодог хамгийн ажигтай бизнесээс яагаад ямар ч тайлбаргүй чимээгүйхэн гарах гэж яарсан бай. Тэр зочролд орсон. Тэдэнд Англи, Францын гэх мэт янз бүрийн салаа байгаа. Тэд нэр хоорондоо хувааж эхэлсэн байх. Тэгээд ямар нэг юм болоогүй болов. Ротшильдийнхэн бол 100-аас алттай холбогдсон домогт хүмүүс. Тэд үйл ажиллагаанаас холдлоо гэдэг мэдээлэл бол Их Британи хатан хаанаа гинэд авч хайснаас ялгаагүй. Энэ мэдээлэл зах зээлд оролцогчдод гентийн зүйл болсон. Шинжээчдийн дүгнэлт Ротшильдийн энэ үйлдэлийн жинхэнэ шалтгаан алттай холбоотой олон улсын хэрэгтэй холбогдохыг хүсээгүй гэсэн нэг л зүйл дээр нээлтдэг. Би ингэж л хэлье. Энэ бол цөөхөн хүмүүсийн ертөнц. Бүгд л бие биенээ мэднэ. Ингээд юу гэхээр гэхдээ л аюултай. Сергей Кашуба юу ярьж байгаагаа мэднэ. Банкируудын алтан клубт орох эрх үнэхээр л хязгаарлагдмал. Зөвхөн тэд л ордог. Дэлхийн ердөө 5хан том банкны төлөөлөгч, түүний дотор Ротшильдийн банкны төлөөлөгч 1919 оны 9-р сарын 19-наас хойш бараг 100 жилийн турш Лондонгийн алтан фиксингийг хийж байгаа. Тэд гадны хүмүүсээс далд хаалттай хаалганы цаана 1 трой унц алтны үнийг тогтоодог. Фиксингийг үзмээр байна уу? Би сүүлд нь мэдсэн. Энэ зүйл ийм байдлаар болдог юм. Иймэрхүү хуудас харж байна уу? Энд 1, 2, 3, 4, 5 банк. Ингээд тэд энд тухайн үед хамгийн тохиромжтой сайн гэж үзэж байгаа үнэ тавьдаг. Лондонгийн фиксинг алтны үнийг яаж тодорхойлдог вэ? Энэ бол өнөөдрийн хүртэл хамгийн том нууц. Энэ математикийн ямар ч хуульд захирагддаггүй. Ойролцоогоор 6-7 жил тутам үн өссөн 5 хүчин зүйл
Бас үн унсан 5 хүчин зүйл энэ хүчин зүйлүүд өөрчлөгдөж байдаг. Ингээд хугацаа өнгөрөхөд 5 энэ хоёр эсрэг үзүүлэлт байдлыг тодорхойлдог юм. Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн 10 жил энэ хүчин зүйл ажиллаагүй. Энэ бол хамгийн хачирхалтай бас ойлгомжгүй зүйл байсан. Гэтэл энэ хугацаанд Саддам Хусейныг түлхэн унгалаа. Ливс, эргээд янз бүрийн лив болсон. Хурцдмал байдал гэх мэт. Гэтэл алт энэ байдалд бараг өөрчлөлт үзүүлээгүй. Сармаг байсан гэж хэлж болно. Үнэхээр л хачирхалтай байдал. 10 жил тутам үнэн нь ойролцоогоор 10% найдвартай өсдөг байсан алт Америкт террорист талдлага болсон 2001 оны 9-р сарын 11-ээс хойш гэнэт таамаглахын аргагүй хачирхалтай болж эхэлжээ. Шинжээчдийн хянамж үнэн хэрэгтэй алт ямар үнэтэй болохыг хэлж чадхаа болсон байна. 2011 онд нэг үнэс нь $1920 болж дээд зэгтээ хүрснээс хойш алт гэнэт мэдээлэгч байхаа болж аажмаар тогтмол унаж эхэлжээ. Хэрвээ алтны үнийг чөлөөлчихвөл нэг үнэс алт ямар үнэтэй байх вэ? Хэрвээ гэнт шууд зогсоочих бол энэ үн нэг унц нь ойролцоогоор $10,000 байх болов. Форт Нокс-ийн алт хаашаа алга болсон бэ гэдэг асуултанд хариулах үйлдэлээ. Хэрвээ та ямар нэг ямыг мэддэхгүй хулгайлыг гэвэл жишээлбэл Лувраас Мона Лизаг хулгайлыг гэж бодвол та Мона Лизагийн хуулбарыг аваачиж тэнд нь өлгчгөөд Мона Лизаг авч явна. Энтэй адилхан та алтны хуулбар үлдээчгээд жинхэнэ алтыг аваад Багамын арал руу явчихна. Хамгийн түгээмэл хөлбөр бол алт нь ямар ч гэсэн байгаа. Гэхдээ маш олон удаа барьцаан тавьчихсан. Өөрөөр хэлбэл хэд дахин зарчихсан. Хамгийн алдартай хөлбөрийн нэг нь ийм байдаг. Зуучлагч банк алтын түрээсээр аваад л шууд зарсан. Бэчвэрэм тэсэр бол алтан гулдманууд Форт Нокст байгаа. Үнэн дээр бол аль хэдийн дуудлага худалдаагаар зарагдчихсан. Тэнд алт байхгүй гэж болно. Харин оронд нь арилжааны банк энэ алтыг авч гаргасан баталгаа байгаа. Тэгээд алтын мэдээд зарцуулчихсан. Тиймээс энэ өнцгөөс бол би тэр алтны хэсэг нь биетээр байхгүй л гэж хэлнэ. Тэгэхээр өөрийнхөө алтны нөөцийг дуусгачаад Америк нэгдсэн улс дэлхийн зах зээлийг хүний хадгалуулсан алтаар хангаж эхэлсэн гэсэн үг үү? Герман болон бусад улс орнууд алтаа авч чадахгүй байгаагийн шалтгаан үүнд оршиж байж болох юм. Тийм ээ. Герман улс хүсэлт гаргасан. Аятайхан гуйсан гэж болно л доо. Тэдэнд алтыг өгөхгүй гэдгийг хэлж бас харуулсан ч байх. Ингээд тэд муу тоглоомн дээр сайхан царайлгал үлдсэн юм. Тэдний саяхны хийсэн мэдгэлээр бол Америкчууд бол найдвартай хамтрагчид. Тиймээс сайн арил бай. Одоохондоо аваад хэрэггүй л гэх үлдсэн. 2013 оны 8-р сар Доминик Стросканы нэртэй холбоотой ээлжид шүүгэн. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын валютын сангийн тэргүүлэгч асан түүний Твиттертэй бичсэн зүйлээр шүүгэж эхэлжээ. Европ өгч байгаа. Би Орос руу явлаа. Хачирхалтай зүйл. Францын нэртэй санхүүч Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мөн бүх Оросын орон нутгийн хөгжлийн банкны ажиглалтын зөвлөлд оржээ. Өнөөдөр би Орос, Африк, Латин Америкийн гэх мэт олон улсын засгийн газрын болон дэлхийн өнцөг болон бүхэнд байгаа олон улсын том байгууллагуудын зөвлөх маягаар ажиллаж байгаа. Би өөрийнхөө үргийг аль болох сайн гүйцэтгэж хамгийн тохирсон зөвлөгөө хийгэл оролдож байгаа. Миний хувьд улс төр ард хоцорсон. Тэрнийг эрх мэдлгүй болгосон. Тиймээс хөнөөж буудах ч юм уу эсвэл шоронд суулгах хэрэггүй. Одоо бол жирийн л нэг хүн бас гомдчихсон. Тиймээс дуртай юм аа ярьж болно. ДСК-гийн дүүлэн ард хоцорсон ч цаашаа бүрж хачирхалтай зүйл болсон юм. Стросканы дөнгөжил ам алдаж, улс төрийн амьдралд төгсгөл тавьсан тэр зүйлийг өнөөдөр Америкийн нэртэй бизнесмен, хэвлэн нийтлэгч Стив Форбс нээлттэй мэдгдэх болжээ. Стив Форбс бол энэ бүх медиа холдингийн ерөнхий редактор. Даруухан хэлэхэд маш их мэдээлэлтэй хүн. Тиймээс тэрний ертөнц эмх замбраагүй болж байгаа. Энэ тухай мэдгэл мэдээж ойлгомжтой л доо. Ямар ч санхүүгийн сахилах бат алга байна. Яг $17 их $80 хэвлсэн. Энд ч ямар ч үргүй. Төлөгч гээгүй. 18, 19 л үз. Энэ бүхэн хизээ нэгэн цагт төгснө. Строс ганч гэсэн адилхан. Ганч гэсэн санхүүгийн эмх журам тогтоох хэрэгтэй л гэсэн. Бид ноён Forbes-тай хамгийн тохиромжгүй үед сурвалжлага өгөөч гэж уулзсан болов. Зарим занал хийлтэй холбогдуулан Forbes сэтгүүлийн сайт Оросын хэрэглэгчдэд хаалттай байсан. Гэтэл гэнэт тэр биднийг Нью-Йорк дахь Forbes сэтгүүлийн төв байранда өрсөн юм.
Алт бол тухайн үеийн хүмүүсийн болгоомжлол, итгэл, найдвар, үнэлэл, дүгнэлт тэг илэрхийлдэг юм. Тиймээс бидний өнөөдөр ажиглаж байгаа зүйлээс хүмүүс төргөн хөрвөх чадвар хүсэж байгаа нь харагддаг. Энэ бол газрын тосны үнийн үр дагавар шиг л шахалтанд байгаа. Энийг төв банкуд зохиогоогүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар төв банкуд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа. Ийм учраас л алт өвөрмөц хүчтэй болж байна. Заасан мөнгө хэтэрхий замбрааг үүссэн. Америкийн нэгдсэн улс бий болсон эхний 180 жилийн хугацаанд л доллар алтаа уягдсан гэдгийг мартах хэрэггүй. 1790 оноос 1970 оны ихэнх хүртэл. Стив Форбс юу санал болгож байгаа вэ? Мөнгө хэвлэх машиныг юу зогсоож, ногоон цаасыг хатуу байлууд болгож, дэлхийг санхүүгийн огцон уналтаас юу аварч чадах вэ? Стив Форбсын өгсөн ярилцлага миний сэтгэлийг хөдөлгсөн гэж болно. Тэр алтны тухай, Форт Ноксийн тухай, валютын харьцаа, бусад зүйлсийн тухай ярихдаа юу гэж байна? Надад Америкийн establishment, Форбсын өдөрдөгчийн мэдээлэлд яаж хариулах нь сонирхолтой байна. Тэр юу гэсэн гэхээр эмх чурам, тогтсон үнийн ханш, алтан стандартаа буцаж орох хэрэгтэй л гэж хэлсэн. Алтан стандарт бол зоос цаасан мөнгийг тодорхой хэмжээний алтаас сольж болох ханш юм. Алтан стандартыг анх 1821 онд Их Британд бий болгожээ. Үүний ачаар фунт дэлхийн 1-р дан хүртэл дэлхийн гол валют болж чадсан. 1913 оны 12-р сарын 23-нд Америк нэгдсэн улсад холбооны нөөцийн системийг байгуулсан. Төв банкны үйл ажиллагаа Америк нэгдсэн улсын арилжааны банкуудын системийн үйл ажиллагааг хянах. Энэ мөчөөс эхлэж доллар дэлхийд ноёрхохын төлөө тэмцэж эхэлжээ. Надад нэг юм хувийн бодол байдаг. 1913 онд нийт хөрөнгийн нэлээд хэмжээг Романовын өгч байсан. Гэхдээ уяаны үзүүрийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй л дээ. Энэ бол маш том тоо. Тэдэнд мэдээж хэлийн чандад мөнгө байсан тийм үү? Зөвхөн энд ч биш. Жишээлбэл Нобелийн гэр бүлийнхэн тэд хаана мөнгө хийлээ? Азербайджанд. Тэд нэр газрын тосны ордын эзэд байсан. Газрын тосныхоо хэсгийг засгийн газартаа тохиролцсон гэрээнийхээ дагуу Туркээр дамжуулан зарж дараа нь хар тэнгисээр Европт нийлүүлж байсан. Энэ валютыг хэлийн чандад үлдсэн. Голцол тэр үеийн үндсэн валют стерлингээр шүү дээ. Тиймээс эзэн хаанд хэлийн чандад мөнгө байсан. Оросын эзэнт хөрөн тэр үед дэлхийд хамгийн их алтны нөөцтэй байжээ. 1311 тонн. Энэ бол одоогийн ханшаар 60 тэрбум доллар. Оросын рубль дэлхийн хамгийн найдвартай үн цэнтэй валют байлаа. Манай гэр бүлийнхэнд 19-р зууны сүүлч Николай хааны үеийн 5 рублийн алтан зоос хадгалагдаж үлдсэн. Энэ бол хосгүй зүйл гэж болно л доо. Одоо энэ 5 рубль 6000 рублийн үнэтэй гэд бодоод үзэлтэй. Мэдээж хүмүүс мөнгөө газар доор эрдэнэс болгон болж алтаар хадгалж байсан нь дэмий зүйл байгаагүй. Харин дараа нь олж чадаагүй тухайд бол өөр яриа л да. Энэ бол үл хөдлөх хөрөнгө хадгалах хамгийн ашигтай тохиромжтой хэлбэр. Өөр юу байгаа юм бэ? Надад л өөр хувилбар харагдахгүй байна. Рубль гэсэн хүчтэй валют бүхий дэлхийн хүчрхэг гүрэн болох чадвартай Орос улс өрөндийнхэнд хэрэг байгаагүй. Хүчний энэ хуваарлтыг тэнцвүүлэхийн тулд дан хэрэгтэй болсон. Энэ данч гарсан. Холбооны нөөцийн систем байгуулагдсанаас хойш хэдэн сарын дараа эхэлсэн дэлхийн 1-р дайны үр дүнд зүгээр ч нэг хэд хэдэн их гүрэн устж алга болоогүй. Санхүүгийн хэд хэдэн систем алга болсон. Алтан рубль, Германы алтан марк, Австри-Унгарын валют. Энэ бүх систем алга болсон. Энэ валютууд байхгүй болсон юм. Дэлхийн 2-р дайнд дахиад л санхүүгийн системийг хувиргаж бүх дэлхийд үйлчилж байгаа алтан стандартын үүргийг өөрчилжээ. 1944 оны 7-р сар Америкийн Нью Хэмпшир мужийн Бреттон Вудс амралтын хотхонд долларыг 44 улсын валюттай хатуу холбож долларын стандартыг батлав. Харин долларыг өөрийг нь $35 1 трой унц алттай тэнцүү байхаар уйжээ.
Европ төв үнсэн тавраг болчихсон. Харин хөгжингүй ертөнцөөс зөвхөн Америк нэгдсэн улсад газар нутгийнхаа халдшгүй байдлыг төдийгүй бас мэдээж аж үйлдвэрийн тогтолцоогоо авч үлдэж чадсан байсан. Үүнээс гадна Америк албаны нөөцийн ихэнхийг эзэмшиж байсан. Холбооны нөөцийн системийн албаны нөөц ямар ч хямрал, дайн тулаан, валютын өөрчлөлт, элбэлзлийн үед гол баталгаа болж чадсан. Дэлхий дээр юу ч болж байсан. Алтан зангуунд найдвартай бэхэлсэн доллар байж л байна. Тиймээс доллартай уягдсан бусад валютад ч айх аюул байхгүй. Рубль ч гэсэн 1944 оны 100 зөвлөлт холбоот улс Бреттон Вудын гэрээнд гарын үсэг зуржээ. Дайн дуусахад 1 жил дутуу. Тиймээс дайтаж байгаа зөвлөлт улсад холбоотнуудын эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байсан. Харин 1945 оны 4-р сард зөвлөлт холбоот улс Бреттон Вудын гэрээг баталгаас татгалзсан юм. Энийн үр дүн хүйтэн дайны эхлэл болсон. Яагаад гэдг нь өнөөдөр тодорхой. Учир нь зөвлөлт холбоот улс тусгаар тогтнолоо нацист Германы гарт өгөхийг эсэргүүцсэн шигэ Америкийн нэгдсэн улсын гарт татахуулахыг хүсээгүй юм. 1944 онд 3 тэргүүлэгч гүрэн уулзаж олон улсын валютын сан байгуулах хэлэлцээр хийж эхлэх үед зөвлөлт улс комиссаа байгуулсан. Тэнд Молотов нэг үг хэлсэн байдаг. Яг одоо миний хэлж байгаагаар биш л дээ. Бид нэр дайнаас болж нүцгэр адил үлдлээ. Гэтэл тэдэнд статистикийн өчнөө мэдээ өгөх хэрэгтэй тийм биз дээ. Тиймээс тэд бидний ямар сул байгааг л харж чадна. Тиймээс одоохондоо түр татгалзъя гэсэн. Ингээд бид олон улсын валютын санд элсэж ороогүй. Сталин зөвлөлт холбоот улсад энэ хэрэггүй гэж хэлсэн юм. Энэ мөчөөс эхлэн зөвлөлт улс өөрийнхөө алтны нөөцийг хоримтлуулж эхэлжээ. Төмөр хөшигний цаана амьдарч байгаа улсад рублээ бэхжүүлэх нь стратегийн хувьд чухал. Харин гадны валютыг алтаар худалдаж авна. 1953 онд зөвлөлт холбоот улсын алтны нөөц 2500 тонн болжээ. Инх хэл хэрэгтэй байсан. Тиймээс Швейцарчууд 1955 онд манад хандаж манад Швейцарт банк нэ. Швейцарт алтны 8-ага хий гэсэн санал тавьсан юм. Лондонгоор дамжуулж биш л дээ. Яагаад гэвэл тэд нар бол шууд л Америкчуудад илтгэж гин шүүд. Тэгээд л алтны үнийг буулгачих нь. Манай бүх юм хаалттай. Манайх жишээ нэг хичнээн алтны нөөцтэй гэдгийг ямар ч гэсэн албан ёсны байдлаар тэр үед сангийн яамны дэргэд Гохрон гэдэг тусгай байгууллага байсан. Зөвхөн тэд нар л мэдэн тэндээ ч бүгд биш байх. Өөрөөр хэлбэл та нар мэдгүй байсан. Бид нар мэдэхгүй. Та нүдэрэ харсан уу? Юуг? Алтны нөөц байгаа газрыг. Харсан. Миний нүд ёстой бүлтээсэн. Үгүй дээ хараагүй. Зөвлөлт холбоот улс задран унсны дараа зөвлөлтийн алтны нөөц 290 тонн хүртэл буурчээ. Өөрчлөн байгуулалтын үед улс орон найдвартай алтаа барьцаалан олон саяын зээл авсан. Бусад алт нь хаашаа алга болсон бай. Алтны нөөц хайчсан бэ гэдэг бол тусдаа асуудал. Игор Тимурович Гайдар энэ алтыг заавал олно гэж хэлж байсныг санаж байна уу? Тэгэд энэ алтыг олох ёстой Америкийн компаниг ч хөлсөж байсан юм. Үр дүн нь таахад амархан л да. Энэ тухай удалгүй мартаад л мэдээж тэр алтыг олоогүй л дээ. Михаил Сергеевич Горбачев зөвлөлт холбоот улсын алтны тухай асуугаагүй. Асуу яаж гэж бодохгүй байгаа. Тийм учраас л удаан насалсан байх л да. 80 насныхаа огч Лондон тэмдэглэсэн. Өөрийн хүмүүстэйг аргаа олж байгаа гэж хэлж болно. Тэгвэл Виктор Владимирович Грашенко намын алт хаашаа орсон бэ гэдэг асуултанд хариулсаар бүр залгсан байдаг. Би та нар чинь тэнийг биш үсттэй гэдэг юм. Сангийн яам дээр очоо. Улсын төлөвлөгөөний газар сайд нарын зөвлөл рүү оч. Банк бол зөвхөн дундын л зууч. Бидэнд тодорхой хэмжээний алт өгүүлэл зарна. Харин Гохронд хичнээн алт байдгийг бид мэдэхгүй шүү дээ. Одоо ч гэсэн Оросын Гохрон хүн оруулах дургүй. Гэхдээ манай нэгдүгээр сувгийнханд тусгайлан зөвшөөрсөн юм. Гохрон руу ямар нэгэн шаардлагагүй хэнийг ч оруулж байгаагүй. Одоо ч гэсэн ялгаагүй. Энэ санал руу орж байгаа хүн тусгай зөвшөөрөлтэй байдгүй. Тийм ээ. Ийшээ орох тусгай ирэх байх ёстой. Яагаад гэвэл энд маш үнэтэй зүйл хадгалдаг. Хүн болгон ийшээ орох эрхгүй. Гохроны ажилтнууд энэ бол манай цайз, манай Форт Нокс гэж бахархан хэлдэг. Дээшээ 14 давхар, газар дорч олон давхар байгаа. Харин хэд гэдэг нь том нууц. Хэдэн давхар гэдгийг тодорхой хэлэх боломжгүй. Би нэгийг л мэднэ.
Эрдэнэсийн сангийн хаалга их зузаан нууцлалтай байдаг байх та. Ямар ч нууц байхгүй. Гэхдээ тусгай соронзон цоочтой нэвтрэх түлхүүр нь ч тусгай. Тухайн түлхүүрөө тухайн газрынхаа хэдхэн өрөөндөл нэвтрэнэ. Өөр газар очих боломжгүй. Дэлхийг ээлжид өөрчлөлт хүлээж байгаа бололтой. Бреттон Вудс 2-ын тухайч яригдж байгаа. Тэгээд ч доллар алтан зангуугаа алдаад удаж байгаа. 43 жилийн өмнө 1971 оны 8 дугаар сарын 15-нд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон зурагтаар үг хэлэхдээ алтан цонх гихчийг хааж долларын алтан хангамжийг бүр мөсөн өөрчилж байгаагаа зарлжээ. Америк нэгдсэн улс алтан стандартаас гарлаа. Энэ үйл явдал түүхэнд Никсон шок гэдэг нэрээрээ үлдсэн. Орос хятадын засгийн газар ирээдүйд алтаар баталгаажсан өөрийнхөө валютыг гаргах тухай яриа байдаг. Энэ бол зөв шийдвэр. Нэгэнтэл доллар үн цэнэ алдаж байгаа учраас ямар ч гэсэн Орос, Хятад бас бусад улс орнууд ашиг сонирхлоо хамгаалж энэ хямралд татагдахыг хүсэхгүй. Тиймээс өөрсдийнхөө төлөвлөгөөг боловсруулдаг. Эцэст нь Орос, Хятад хоёр бүх алтыг худалдаж аваад Америк доллар бол зүгээр л хоосон цаас гэдэг нь илэрвэл хүмүүс доллар, евро, рубль эсвэл юан хэр зэрэг доктортой вэ гэдгийг шүүн тунгааж эхэлвэл гол барьж авах зүйл нь алтны нөөцөл байх болно. Алтал тухайн валютыг хүчтэй байлгадаг. Алтан стандартыг өөрчилж, валютыг чөлөөтэй болгосноос хойш 36 жилийн хугацаанд анх удаа эдийн засгчид алтан шалбартаа буцаж орох тухай ярьж эхэлжээ. Алтан баталгаатай цаасан валютаас татгалзсан нь том алдаа байжээ. Юугаарч баталгаажаагүй цаасан мөнгөний бүхий л дутагдал өнөө үед хурдсаар мэдрэгдэх болсон. Бүх хүн өөрийн эрэхгүй энэ нэг л биш гэдгийг сэжиглдэг юм. Эрт орой хизээ нэгэн цагт гинт Америк алтанд уягдж эхэлвэл тэгвэл бид ч гэсэн нэг юм барьж авах хэрэгтэй болно. Жишээлбэл нэг унц нь $1200 гэсэн үн сонгоё. Энэ бол хэрвээ алт $1200 дээшээ гарвал та мөнгө бага хэвлэнэ. Харин $1200-аас доошоо орвол их мөнгө хэвлэнэ. Их амархан. Энд ямар ч төвөгтэй юм байхгүй. Тэгэхээр өнгөрсөн үе рүүгээ буцаж очих уу? Алексей Кудрин энэ дэргэлздэг. Энэ юу л бол? Энэ бол өнөөдрийн машин онгоцыг морин тэрэгтэй харьцуулж байгаатай л адилхан. Мэдээж морин тэрэндээ буцаад очиж болно л доо. Ямар ч гэсэн тим юм байгаа. Гэхдээ энэ бол өнөөгийн дэлхийн эдийн засаг тэрний санхүүгийн зах зээлийн динамикийг онгоц эсвэл хурдны галт тэрэгнд суулгахын оронд морь тэрэгэн дээр тавина гэсэн үг. Энэ бол ямар ч тав тухгүй бодтой биш. Тиймээс ерөнхийдөө ийшээ хизээч буцаж очихгүй. Алтан стандарт бол мөнгөний бодлогын их сайн арга. Гэхдээ 100 жилийн өмнө байсан. Алтан стандартад буцаж очих гэсэн санаа эдийн засагчдыг эвлэршгүй хоёр хэсэгт хуваажээ. Алтан стандарт ямар нэг л стандарт биш. Алтан стандартын олон төрөл зүйл байдаг юм. Ихэнх хүмүүс алтны учрыг мэддэг юм л да. Эдийн засагчдын ихэнх л алтны учрыг мэдэхгүй. Гэхдээ эдийн засагчдыг маргаж явах оронд улс төрчид шийдвэр гаргадаг. Алтны нөөц шиг л валютын нөөц ч гэсэн аюулгүй бүс мөн. Тиймээс засгийн газрын сүүлийн жилүүдийн зорилго нөөцөө хоримтлуулах. Энэ бол алт валютын нөөц. Цаг сайн байгаа үедээ энэ нөөцөө хоримтлуулж, харин нефтийн үн унаж байгаа гэх мэт одоогийнх шиг ийм үед бид агуулгаас нөөцийнхөө хэсгийг авч төсөвд оруулсан хөрөнгөө шийдэхэд тусалдаг. Мэдээж бидний санааг хамгийн их зовоож байгаа зүйл бол манай рубль цаашдаа яах вэ гэдэг асуудал. Рубльд дэлхийн нөөцийн валют болох боломж байгаа юу? Рублийг нөөцийн валют болгож ашигладаг болохын тулд бид валютын зах зээл дээр тодорхой механизм байгуулах хэрэгтэй. Бид эдийн засгаа өсгөж, рублээр тооцоо хийх нь бусад валютаар тооцоо хийх сонирхлоос илүү сайн болох ёстой. Тиймээс манай эдийн засаг хүчтэй байх тусам манай эдийн засгийн хөгжлийн хурд хичнээн сайн бас тогтвортой байх тусам манай валютанд итгэх итгэл өснө. Мөнгө бол цаг. Бид хэр удаан хүлээх вэ? Орос улс эрчим хүчний баялгаа борлуулсан тооцоогоо рублээр хийхэд бэлэн.
Саяхан Оросын компани Газпром нефть Хятадд анхны нефтээ рублээр тооцсон нийлүүлж эхэллээ. Цаашид Хятад болон бусад улс оронтой эрчим хүчний баялгаа худалдаалах, эдийн засгийн бусад тооцоогоо хийхдээ үндэсний валюта идэвхтэй ашиглах бодлоготой байна. Амар муж Албазино тосгон энд дархан цаазтай тайгад алтны хосгүй уурхай байдаг. Алтыг одоо ч гэсэн хуучны аргаар тосгуур барьчаад эл сугааж олборладаг гэж боддог хүмүүст үүнийг үзүүлж байна. Харамсалтай нь алтны баялаг шорон орд дэлхий дээр бараг байхгүй болсон. Хамгийн түгээмэл бас нүсрэх ажилтай алт олборлох арга бол одоо газрын гүнээс хөдөр олборлох. Өвөрмөц эрчим, тодорхой хүчтэй авраг том, олон километр урт тогоо ингэж үүсдэг. Бид энийг тайгын засмал замгүй нутгаар 12,000 км явж өөрсдөө үзсэн юм. Та нар энэ томилтороо засмал зам гэж юу байдгийг мартнаа. Наад охиогоороо яах гэж байгаа? Ямар хэрэгтэй юм? Нэгдүгээр аюулгүй байдал. Энд мод зөөдөг машин их явдаг. Зам нийл тоос. Тиймээс машин тавьж байгаагаа мэдгэдэхийн тулд л ингэдэг юм. Зураг авалтын бага алдчихлаа. Одоо буцаж явна. Яагаад гэвэл бид нэр 10 минут хүлээсний эцэст ямар нэг юм болж гэдгийг ойлгосон. Бүх юм хэвэн гэдэгт найдаж байна. Энд юу болсон гэхээр хад чулуун хөрс тэгээд л шавх чулуун дугуй тэссэнгүй. Энэ дугуйг дахиад янзлахч боломжгүй гэж бодож байна. Замаа үргэлжлүүлье. Гол гатлалт, ангун гол. Сүүлчийн хэсэг, уулын огцом мужигэрсэн замтай хэсэг эхэллээ. Амьсгаа давхцам гэж болно. Тэгэхээр бид нэр уулын замаар өгсөөр л байна. Тийм ээ, энэ бол нэлээд өндөр юм. Бас ч гэж муугүй өгсөөр юм аа. Бид одоо далайн төвшнөөс дээш 460 метрт байна. Тиймээс ямар өндөрт гэдгийг ойлгож болно. Бараг л хагас километр гэж болно. Тийм ээ, миний ард уул, ой мод, үл манан агаар нь бол жинхэнэ цэвэр. Бараг л амд амтагдмаар. Ингээд энэ байна. Албазины алтны ил уурхай. Бидний өмнө ер булсын аврах том тоогоо нэгдлээ. Хэмжээ нь харьцуулшгүй том. Бид дахиад жаахан л урагшилбал өөрсдийнхөө өрсөлдөгч Австралийг ардаа орхиж, алт олборлолтоор дэлхийд 2 дугаар байранд орно. Бид 20 жилийн дотор өрөндийнхэнд 70-80 жил шаардагдсан замыг тууссан. Энэнгээрээ бахарх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл зарим салбарт адилхан л өчнөө хүчин чармаалт гаргаж байгаа ч иймэрхүү үр дүнд хүрснээ гайхуулж хараахан л чадахгүй байгаа. Алт олборлолт хатуу ашигт малтмал олборлох бусад салбараас хамгийн эрдэм мэдлэг шаардсан оюуны хүнд салбартаа ордог юм. Тэнд олон машин ажиллаж байна. Нэг л гэхэд 3 давхар байшин шиг том. Гэтэл эндээс шоргоолж шиг л харагдаж байна. Эндхийн газар шороонд алт нэвт чингсэн гэж болно. Харахад бол тэгж хэлшгүй. Энгийн л нэг хөдөр. Эндээс олон тонн чулуу боловсруулж байж л алт гаргаж явна. Гэхдээ энэ бол чухал ажил. Синхэр хувцастай энэ хүмүүс бол ээлжийн ажилчид. Энэ хязгаар нутаг шиг л ирчүүд. Тодорхой шидийн гимэрчин бий л дээ. Ямар ч гэсэн алт бол эртнээс мөнхийн үнцэнтэй металл байсаар ирсэн. Тодорхой мэдрэмж сэтгэл байлгүй л яах вэ? Гэхдээ энэ бол хүнд ажил л да. Тиймээс биднийг хатуу чанга алс дорнодын залуус гэж болно. Бид хайлуулах цэгт ирээд байна. Одоо хамтдаа алт яаж төрж гардаг нууцаас харцгаая.
Бидний алс холын хүнд хэцүү зам дэмий байгаагүй. Бид үнэхээр мөнхийн энэ металлын ич хэдийг биеэрээ мэдэрсэн. Ялангуяа нэг хүнд голдмаа барьж үзээд бүрч мэдэрсэн. Бидний нүүр яаж гэрэлтэж, нүд нь гялцаж байгааг хар л да. Ингээд эцэст нь хамгийн гол асуулт. Бид яах вэ? Хоримтлуулсан мөнгөө алт болгох уу? Эсвэл хэрэггүй юу? Энгийн иргэд бидний хувьд мөнгө алт болгох ач холбогдол багтай. Манайд хувь хүн үнд металл авч зарахад нэмэн өртгийн албан татвар үйлчилсэн хэвээрээ л байгаа. Тиймээс та зарчмын хувьд алтан голдмаа худалдаж аваад харин маргааш нь тодорхой шалтгаанаар зарж болно л доо. Гэхдээ дээрх татварын хэмжээний мөнгийг л алдна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 20%. Банк тодорхой хэмжээний алтыг чинь хадгалж байгаа. Харин та эзэн нь мөн гэсэн бичиг худалдаж авах юм бол нарийн хөрөнгө оруулалтын бодлого юм. Тиймээс энгийн иргэн хүний тухайд бол энэ тийм ч ашигтай хөрөнгө оруулалт биш болов. Алтаар бизнес хийх бол том тоглогчдын ажил. Улс эсвэл жинхэнэ алтны мангасуудын л ажил. Дэлхийн энэ шатрын тоглолтод энгийн иргэд оролцох амаргүй. Ганцхан зүйл л тодорхой. Хүчтэй улс орон хатуу валют. Харин бусд нь алтан дээр тоглосон тоглолт нууцлаг байдал, хөшигний цаад хувилт, засгийн газар, санхүүгийн элитүүдийн нууц тохиролцоо байдаг. Юу гэхээр дэлхийг худал хуурмаг биш. Зөвхөн ашиг сонирхол удирддаг гэсэн бизнесийн нэг тогтсон үг байдаг. Тиймээс би алтны их нөөц хуримтлалын төлөвлөлийг яаж удирдах болохыг мэддэг. Бүлэг хүмүүс гэх мэт тиймэрхүү санаанаас их хол байдаг юм л та. Юу л болоо. Ямар ч гэсэн одоохондоо дэлхийн нөхцөл байдал олон туйлтай. Тиймээс зах зээлийн байдал, тэрний дотор алт, газрын тос зэрэгт нөлөөлдөг хүчин зүйл маш олон. Тиймээс хэтэрхий товчлох хэрэггүй. Би хувилдааны онолыг дэмждэггүй. Нэртэй бизнесмен Виктор Векселберг далдын хүчиндж хувилдаанд ч итгэдэггүй. Гагцгүй Виктор л Forbes-ийн гэр бүлийнхнээс Fabergé-гийн 15 өндөгний цуглуулгыг худалдаж авч Оросд эргүүлж авч ирсэн юм. Энэ өндөг бүхэн хосгүй. Гадна талдаа өндөгний хас дуурайлгсан эмаал бүрхөвчтэй. Дотор нь алтан өндөг. Харин дахин дотор бадмаарган титэн байдаг. Энэ нь ч тодорхой бэлэг тэмдэгтэй. Мэдээж алт өөрөө дэлхийг аварч чадахгүй. Зөвхөн хүмүүс бид л аварна. Энэ нь ч чухал үнэтэй. Үүний төлөө бидний хизээ нэгэн цагт агуу алтан соёл иргэншил гэж нэрлэнэ. Харин одоохондоо бид бол цаасан тэнэгүүдийн соёл иргэншил. Тийм ч учраас эмзэг байдаг. Мөнгө ямар ч валют долларыг түлхэн унахад амархан. Итгэхгүй байна уу? Долларын дэвсгэрт болгон дээр ерөнхийлөгчийн гарын үсэгтэй In God we trust. Бид бурханд итгэж байна гэсэн бичиг бий. Гэхдээ тэдэнд энэ бичгийг авсан эрх байхгүй. Би Газнакийн нэг хүнийг танино. Тэр тэдэнд асуудал үүсгэж болно гэж байсан. Орос хүн юм уу? Тийм ээ, Орос хүн. Коммерсант. Би Францын банкыг толгоолж байсан нэг хүнтэй ярьж байсан юм. Ярилцаж байтал намайг нэг юм зөвлөөч гэж байсан. Тэгээд эцэст нь мэдээж таны зөвлөдөө. Гэхдээ тийхгүй байхыг зөвлөё гэж байсан юм. Байзаараа та тодруулал да. Том тэргэндэл дайруулна тэгэл өгөөцөө. Гэхдээ энийг бич хэрэггүй шүү. Аль хэдийн биччихсэн.